Таны хувьд бол Монголын хамгийн дутуу үнэлэгдсэн кино ямар кино вэ? Маш гоё кино байгаад байдаг. Тэрийг хүмүүс тоож үзээгүй. Энийг л хүмүүст үзүүлэх байсан юм да гэдэг ч юм уу тий. Мойлхон гэдэг нэг минь тоглосон киногод чи үзнэ үгүй үзээгүй. Тэр Мойлхон гэдэг киног чи нэг үзээрэй. Даалгавар болоод. Дараагийн удаа чи нэг Мойлхон тэ нэг үзчихэд чи нэг гоё бичээрэй заяа. Би бол Мойлхон киног бол аюу сайн кино гэж боддог байхгүй. Би өөрөө тоосондооч биш. Тэгсэн чинь тэр нээгдээд кино театрт нээгээд нэг 7 хоноод боцсон байхгүй. Тэгээд тэр бүр ингээд тэр чи бүр 2008 онд хийгдсэн кино юу яахгүй хүмүүст ерөөсө хүрэхгүй байгаадсан байхгүй. Тэр нэг ийм дүр байхгүй. Мэдрэл муутай солиот гэдэг нэртэй дүрхгүй. Тэгсэн хэрнээ өөрөө ирүүл. Тэгээд тэр нэг 1937 оны үеийн хэлмэгдүүлэлтийн тухай үйл явдал гардаг байхгүй. Тэгээд лам хүн байхгүй юу? Лам багш нь одоо шавьдаа хэлдэг байхгүй. За энэ цэвүүн цагт оройгүй тэнэг хүн амьд үлдэх нэгууртай шүү. Гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд тэр үед ч одоо нэг лам нарыг тэгэл нэг борээд зоныг бол өстө хуугаар нь устгаж ирсэн, мургал устгаж ирсэн үе. Тэнгүү тэр хүн ингээд тэнийг имшгийг ингээд тоглож жагаад зэрмэрэгт явахгүй ингээд үлдчихдэг байхгүй. Төгсгөлийн нүт яриараа хаа. Өөрөө тэр мойлхныг үзээрэй заяа. Тэр дүр их сонин дүр байгаа. Эрүүл мөртлөө тэнгийг тоглоод яваад байдаг. Тэгсэн мөртлөө тэнэг мөртлөө эрүүл нь мэдэгдээд идэг.